Сайн байцгаана уу? За бүгдөөрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За эцэст би нөгөө баахан асуултнуудад хариулах гад байж байна. Окей. За тэгээд сая харсан чинь нийтдээ 48 асуулт ирсэн байна. Тэгээд бид тэр асуултнуудаа тийм ангилж чадсангүй. Тийм болохоор ингээд хамгийн ихэнд ирсэн асуултнуудаас нь эсвэл ингээд явчих гэж бодлоо. Тэгээд асуултнуудаа хариулж эхлэхээс өмнө хэрвээ та намайг subscribe хийгээгүй бол энд ингээд subscribe дараарай тэр улаан төвчөн дээр тэгээд бичлэг таалагдвал лайк дараад бас хөрхөн комент бичээрэй. Би асуултнуудаа бол бэлдэж амжаагүй байгаа тийм болохоор шууд уншаад тэгээд мэддэг асуултыг л хариулаад мэдхгүй асуулт байх юм бол Google дээр хэрвээ тэгээд бүр ямар нэгэн арга хэмжээ хариулт олж чадахгүй бол тэгээд бүгд орхицгоо. Тэгээд хэрвээ миний хариулж чадаагүй асуултанд ч юм уу тийм мэддэг хариултыг мэддэг хүн байх юм бол доотлох бас комментээр бичээд ороод ирэл их баярлалаа шүү. За тэгэхээр бүгдөө асуултнуудаа хариулж хэлцгээе. 48 асуулт ирсэн байна шүү дээ найзуудаа. Тэгээ хамгийн ихний асуулт нь энд байна. Сурдаг уу гэсэн асуулт ирсэн байна. 2 сарын өмнө. 2 сарын өмнө юм уу би энэ бичлэгийг оруулж чаддаг хийн гэж явсараад 2 сар өнгөрсөн байгаа юм яана уу капдгүй чи. Ийм байж одоо яаж өөрийгөө бичлэг хийдэг гэж хэлж чадж байна тээж. За эхний асуулт сурдаг уу гэж асуулт ирсэн байна. Би бол оюутан биш гэхдээ Ausbildung хийдэг Герман улсад ирээд одоо 3 жил болж байгаа. Тэгээд Ausbildung-аа 2 дахь жилд явж байгаа. Ausbildung болохоор 3 жил хүргэлцдэг байхгүй. Тэгэхээр одоо надад дахиад 1 жил байгаа. Миний хийдэг Ausbildung болохоор Pflegefachfrau буюу одоогоор орчуулал төсөөлөгч гэх юм уу? Тийм Ausbildung байгаа. Тэгээд би өмнө нь бол төсөөлөгчээр Монголд сурж байгаагүй. Энд ирээд тэгээд төсөөлөгчөөс ороод эхэлсэн байгаа. Одоо 2 жилдээ явж байгаа гэсэн үг. За дараагийн асуулт. Би тэгээд зарим нөгөө асуултнуудаа ингээл товч өгөл тодорхой хариулаад явуул бас амар байх гэж бодож байна тий. За дараагийн асуулт нь болохоор аль хот эсвэл мужийн нийтийн тээвэр сайтай вэ? Дөнгөж очиж байгаа хүн аль муж хот зүгээр вэ? Жолооны үнэлэх яаж авдаг бол зардал нь хаана гайгүй вэ? Болох бол муж хотуудыг онцгой байдлаар нь эсвэл дээрх дурсан зүйлүүдээр нь тусны бичлэг хийх гоё гинэ. За эхний асуулт нь заяа. Аль хот муж нийтийн тээвэр сайтай вэ? За нийтийн тээвэр сайтай гэх юм бол мэдээж хэрэг хүн ам нэгтэй төвлөршөлтэй тиймэрхүү хотууд мэдээж хэрэг нийтийн тээвэр сайтай гэж тараа. За жишээлх юм бол манай одоо би Дортмундд амьдардаг энерви мужид. Тэгэхээр ер нь бол нэгэн баруун тишээ гэсэн үг. Тэгээд манай Дортмунд бол Германы 6 дахь хөлөө 7 дахь том хот гэж явдаг. Тэгээд нэг 800-900 мянган оршин суугчтай. Манай хотод бол U-Bahn буюу метро явдаг, автобус явдаг. Тэгээд бас галт тэрэгнүүд нөгөө хот руу явдаг. Тэгээд хот дотор бол бас түрээсэлдэг дугуйнууд их байдаг. Түрээсэлдэг скутернууд бас зөндөө их байдаг. Тийм байна. Тэгээд хотын том жижигээс шалтгаалаад ер нь бол нийтийн тээвэр чинь ямар байхаа гэдэг нь шалтгаална. Одоо миний дадлах хийж байгаа газар бас нөхөдөө газар байгаа гэж би ингээд одоо бараг насаараа ярьж байна да. Тэнд ингээд түрээслээд уныг гэхэд скутер байхгүй. Түрээслээд уныг их дугуй байхгүй. Автобуснууд нь цагт нэг удаа явна. За тэгээд өдрийн цагаар болохоор нэг 30 минутанд нэг удаа явна заяа. Тэгээд тэн дотор метро байхгүй. Угаасаа жижигхэн жоон хот болохоор тэд нар ч ямар ч метроны хэр угаасаа байхгүй л дээ. Бүхэн л баг машин даах гэж бодож байна. Тэгээд яг төв галт тэрэгнийхэн буудлаас бол юунууд явна. Галт тэрэгнүүд явна, S-Bahn-нууд, цүүгнүүд энэ төр гэж явна. Гэтэ тэр жижиг хотод бол юу нэг нийтийн тээврээр явах ер нь бол жоохон асуудалтай л надад санагдсан. Одоо би энэ чинээс ингээл гараал 10 минут болгоны удаа манай наачуудлын буудлаас U-Bahn явж байна. Тэгээл ер нь бол U-Bahn-аар ингээл хаашаа ингээл явцдаг болохоор айгүй амар байдаг. Тэгээд би ч юм хотын төвтөө нэлээд ойрхон болохоор Hauptbahnhof буюу төв галт тэрэгний зогсоолоосоо өөр хот руу явах юм бол бас ойрхон бенчнээс Hauptbahnhof орно гэх юм бол нэг 7-8 минут U-Bahn-аар явбал хүрчин. Тэгээл тэнцэнээсээ өөр хотод руу ингээл сайхан олон сонголтоор явцдаг болохоор хотын чинь жижиг тамаас ер нь шалтгаалнаа. Тэгээд дөнгөж очиж байгаа хүн аль муж хот зүгээрээ. За одоо энийг хэвээр мэдэхгүй тий би нөгөө анх Германд ирснээс хойш зөвхөн Дортмундд л байгаа болохоор. Гэхдээ ер нь бол хүмүүсийн сонсч ирсэнээр хүмүүсийн ярианаас сонсоход энерви мужийг бол ер нь гадаад хүмүүс нэлээд ээлтэй тийм хүмүүс айгүй найрсаг хот гэж ярьдаг. Тэрийг ч гэсэн би ер нь жоохон баттгаж хэлж чадна гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр би нэг удаа дээрээс нь тацахгүй юу 12 сар тэгсэн чинь хүмүүс амар сонирч байдаг. За дэлгүүрийн худалдагч нар амар сонирч байдаг. Манай чинь дэлгүүр оруулам авал дуусаад төлбөр төлж гарах гэхээр ингээд шүүн таг шүүнэс вохнэнд эсвэл чүүс энэ төрөл амар гоё харилцаад байдаг байхгүй юу. Тэгэнгүүт тэр дээрээс нь очиод би зүгээр дэлгүүрээс ундаа авал гарах гэсэн чинь хүмүүс амар муу харцдаг. За дэлгүүрийн худалдагч нь
би за гэж бодлоо. Лактозныхан жолооч гэнээс юмшил жоохон тийм юм ийдэг биш гэх юм уу. Тэгээ би нөгөө энэ ингээд дандаа байсараа тасцсан юм шиг байгаа. Тэгээ тэнд арай жоохон өөрөөсөн. Тэгээд урагшаа баяранд бол бас гайгүйсэн. Гэтэ баяранд бас нөгөө тэд нар ч өөрсдийнхөө баягш акцент гэдэг тийм акцентээр ярьдаг болохоор. Ich freue mich, dass du heute da bist. Ich freue mich, dass du heute da bist. Heute ist ein schöner Tag. Heute ist ein schöner Tag. Тэр хэллийг нь ойлгох бас хэцүү юм шиг байгаа. Арай ч үгүйс нэг юм хоохтой ойч Монголоос урчаал ирээл шууд баяранд очсон чинь нөгөө хэд чинь өөдөөс чинь баягш акцентээр яриад байвал бүр ингээд амар хэцүү штэй чамд ингээд ойлгоход чинь ч гэсэндээ тэг яг шинээр ирж байгаа хүнд бол тийм байна. Гэтэ баяр нь бол амар гоё цаг агаартай өвөлдөө хэмжээний цас орчин уул ус ихтэй. Тэгээд урагшаага чи Австрали руу явчихна. Австрийн байгаль цаг агаараас амар гоё үзэг харах юм ихтэй баяранд бол гэж би бол боддог. Манай энэчнээс энэ Дортмундаас болохоор NRV-тэй ойрхон гэх юм бол Нидерланд байгаа энэ хажууханд нэг 2 цаг маг машинаар явал хүрчдэг. За. Жолооны үнэлэх яаж авдаг вэ гэхээр би жолооны үнэлэхний талаар нэг бичлэг хийсэн байгаа. Би тэрийг ингээд линкийн ч юм уу юм ингээд яаж нэг оруулсан гэдэг чинь хүмүүсийг тийг оруулж хийсэн. Тэгээ тэрнээс үзээрэй за. Муж хотуудыг онцгой байдал эсвэл дээрх дурдсан зүйлүүдээр тус тусны бичлэг хийвэл гоё гинэ. За би энэ талаар бодож байгаа тэгээд бичлэг хийхийг бодноо. За дараагийн асуулт. Сард 1000-аас 1100 евро хоол гэр гээд бүх юмд хүрдэггүй. За тийм би ч болохоор одоо 3 дахь жилдээ орсон. Тэгээд сардаа 1100 евро авч байгаа хгүй яваас бэлтгэн цалин гэж. За энэчнээсээ би 330-40 евро түрээсэндээ өгчнө. Утасныхаа лизинг төлчихнө. Дээрээс нь бас чивчний лизингтэй. Өөр ч юм төлбөр төлдөглөө. 40 евроныхоо тикетийг төлчихнө. Өөр чин фитнесийн мөнгийг төлчихнө. Өөр чин миний сар төлдөг төлбөрнүүд чи юу вэ? За тэгээ хоолонд мундад мөнгө төлчих. Тэгээд дээрээс чинь би чинь тамхи чинь 7 хоногт 15 евро гарлагддаг. Энтергээд ер нь бол затлын иймэрхүү байхгүй юу? Тэгээ бас би ч хаяадаа ингээд бол нэг 2-7 хоногт нэг удаа ч юм найзтайгаа гарч орж хоолонд карако марко орно гэд тиймэрхүү юм хийгээд амьдраад явхад бол миний энэ 1000-аас 1100 евро бол хүрж байгаа. Гэхдээ энэ мэдээж хэрэг бас байрны чинь том жижигээс шалтгаална. Би болохоор вегэ өрөөнд амьдардаг хүмүүстэй хувааж амьдардаг болохоор мэдээж хэрэг хүлцэж байгаа гэж би бодож байгаа. Хэрвээ би ганцаараа амьдрах юм бол 800-900 евро түрээсэндээ төлөөд явах бол яаж утсан миний 1000-аас 1100 евро бол надад ханаач хүрхгүй. Тийм байна. Тэгээ би цаашгаа бас сар болгоно 100 евро хадгаламж руугаа ингээ хийгддэг байхгүй юу? Ингээд аялал малаар явах ч юм уу тийм юм манд байхад ингээ хадгаламж хэрэгтэй учраас гээд тийм болохоор тийм миний 1000-аас 1100 евро бол ер нь бол яг ингээл хүрээл таардаг. Нэг хадгаламж руугаа хийгээд тэгээд нэг юм үлсгүүд өгчихгүй хүн шиг бас нэг бүр амар сайхан амьдраад байгаа юм болохгүй тийм юм гоё дундаж тий. Тэгээд ер нь бол тэгэл хүрчдэг байгаа. За дараагийн асуулт нь удахгүй авс бэлдэнгөр очих гэж байгаа юм аа. Эндээс худалдаа хөгжил дээр евро данс нээж очсон дээрүү эсвэл шууд төгрөгийн евро руу хувиргаж болдог данс нээсэн дээрүү. Монголоос карт ирэх талаар би өстө мэдэхгүй байна. Би Монголоос ерөөсөө тийм еврогийн данс мастай ирж байгаагүй байхгүй. Тэгээд энэ тэрэнгүүтээ шууд Шпаркаса тэр данс нийлүүлээд тэгээд шууд ашиглаа явчихжээ. Тэгээд энэний дадлалт нь хүмүүс хариуцчих тэрийн юм шиг бүгдөрөн. Саруултаа нэмд орж гэдэг хүн ингэжсэн байна. Худалдаа хөгжлийн Бууто виза карт гэдэг зүгээр төгрөгийн дансын зүгээр шүү. Ер нь мөнгө өдрөө нааш цаашаа болгоход гэж бодсон. Тэгээд Германд ирээд энтхийн данстай картаа болоод эндээс цалин идрээ авахд айчгүй санагдсан шүү гэнэ. Okay. Next question. Ямар хотод ямар сургуульд авс бэлтэн хийдэг вэ? Штреба семинарт явна гэж ярьж байсан. Хэцүү байсан уу? За би болохоор Дортмундад психиатри буюу одоо сэтгэл мэдрэлийн эмнэлэг гэх юм уу те. Тэрэнд авс бэлтэн хийж байгаа. Тэгээд Штреба семинар ямар байсан бэ гэж. Штреба семинар 7 хоног болсон аахгүй 2 хоног нэг дүүлмэн гэдэг газар хоноод тэгээд 2-3 өдөр нь болохоор 2 өдөр юм байна. Бид нэр энэгээр хотынхоо Haut Friedhof гэдэг одоо төв оршуулгын газар гэх юм уу тэрүүгээр яваад ер нь
яаж хүмүүс ингээд энд чинь бас ингээд хүмүүсийг оршуулах зөндөө олон арга байгаа заяа. Нэг нь болохоор ингээд газар доор тий яг нөгөө бидний яаж оршуулдаг тэрэн шиг эсвэл нөгөө юу болгоод үнс болгоод хадгалах. Тэгээд эсвэл тэр үнс болгосноо нөгөө юу руу зэв мэвэр авч яваад нөгөө далаа малаа цацах уул молон дээр цацах ч юм уу тиймэрхүү юм. Тэгээд бас аноним бэртатун гэж байт юм бил одоо нэр мэрийн гарахгүйгээр ингээд баахан олон хүмүүс угаасаа нөгөө гэр бүл мөлийнхэн нэр гэж ирэхгүй ганцаараа ч юм уу тиймэрхүү хүмүүсийг бас оршуулдаг ингээд нэр нь нууцтай баахан хүмүүс ингээд нэг газар ингээд оршуулсан байдаг тиймэрхүү мөрхүү газар гэдэм билээ. Тэгээд бас тийм нөгөө чандарлцсан байгаа шарилын олон шарилыг ингээд хадгалаад байж тийм сүм бас манай дуртанд төтэй тийм билээ. Грабс гэх гэж нэрлэдэг. Тэрэнд очиж бас танилцсан. Тэгээд ер нь оршуулах хийхэд ямар зардал гардаг, яадаг, хийдэг гэд тэр талаар бас биднэрт нэлээд их мэдээлэл өгсөн. Тэгээд Бертатунс хаус буюу одоо тэр оршуулгыг зохион байгуулдаг нэг газар дээр бид нар очсон. Тэгээд тэднэрээс бас тий одоо тэр нөгөө шарилыг хийх нөгөө нэг юм авдар гэдэг шүү дээ. Тэр авдарыг ингээд яаж сонгодог, ямар үнэтэй гэдэг мэдэг, процесс нь яаж явагддаг энтергээд тэгээд тийм хүмүүсийг бол тийм мэдээлэлтэй болсон. За тэгээд эхний 2 өдөр нь болохоор бид нэр яг ангиараа сургуулийнхаа захиралтай тэгээд нэг ангийнхаа багштай тэнцээ сууж агаад эхлээд өөрсдийнхөө одоо ямар тийм хүлтэй одоо ингээд нүүр тулгарсан түүхүүд байна тэдний хандлаар ярилцаад тэгээд эхнийх нь нэг өдөр нь бол ер нь бол тэгж өнгөрсөн. Тэгж яагаад 2 өдөр нь болохоор нэлийн тийм онл маяг юм явсан. Одоо стационар дээр чинь тэгээ тасаг дээр чинь ингээд хэрвээ нэг хүчтэй ингээд ямар ч тийм реакц гарахгүй ингээд хөвтөж байгаа юм бол чи яах вэ? Ийм өгсөн байгаа зин таньж болох юм 2 арга байдаг. Нэг нь болохоор юу лээ? Нэг юм 2 юм хэлжсэн юм аа. Тооц цаах ингээд нэг нь болохоор анзийнхаа тооц цаах нь унзийнхаа тооц цаах нь гэдэг. Тэгээд тийм үе тохиолдох юм бол яах вэ гэд. Одоо тэр хүний пульс нь мэдрэхгүй байлаа гэх тэр хүн өгсөн бол биш. Чи тэр хүнийг ингээд реанимиг нь болоод буцаагаад эргүүлж амьдрах боломжтой. Чи тэр хүнийг өгсөн гэж шууд тодорхойлж болохгүй юм уу тий. Тэгээд ямар үед нь яг зихээгээ тооц цаах нь одоо баттай өгсөн байна. Ямар үед нь яг баттай биш вэ? Энтергээд тийм хичээл бас биднэрт орсон. Тэгээд дараа нь тий юун дээр бас нөгөө олон орны ёс заншлууд оршуулах ёс заншлын талаас судалсан. Нөгөө араб лалын шашинтай хүмүүс чинь болохоор зөвхөн юу яадаг? Газарт оршуулга хийдэг. Тэгээд тэр нөгөө үүд болсон хүний болохоор Мека гэдэг нэг газар юм биш л те. Одоо тэр арабын лалын шашны орнуудын нэг юм түүн юм уу? Тэн дээр тэр төв рүү ингэж харуулж оршуулах хэрэгтэй гэдэг. Яг тэр манай хавт Фридхоф тэр төв оршуулгын газар тэр зөвхөн юм араб хүмүүсийн шарил байдаг хэсгээс аахгүй юу. Тэгээд тэр хэсэг дээр ингээд тэр хүмүүслээ бүгдөө зөвхөн ингээд нэг зүг рүү ингээд харцсан аахгүй. Тэр нь болохоор тэр Мека гэдэг зүг рүү харцсан. Тэр нөгөө ариун бурхан юм шиг байгаа. Тийшээгээ харуулж оршуулдаг юм байлээ. Бас тэр хавт Фридхоф тэр ингээд хүүхдүүдийн шарилууд заяа амар жоохон төрөөл нэг хоног болоод өнгөрцөн тийм хүмүүсийн шарил марилнууд байсан. Тэнгүүдээ бас нөгөө нохоонуудын шарилаас зөнд байсан. Тэгээ бид нар бас нөгөө крематориум дээр очсон. Хүмүүсийг чандралдаг газар очсон. Тэгээ яаж чандралдаг үйл явц гэдэг тэднийг бас бид нарт танилцуулсан амар сонирхолтой байсан. За дараагийн асуулт. Элчинд оперийн цаг хуваараа авахдаа хэрхэн яаж авдаг вэ? Хуваараа авахдаа бол би тэр VFS илүү нэг тийм газар цаг өгдөг болсон юм шиг лээ. Эсвэл элчин рүү ороод өөртөө цаг авчдаг гэж би нөгөө Монгол тахтаа нэг сармас хэлсэн байхгүй. Тэр охин миний бичлэг үздэг. Тэгээд өөрөө бас опероор явах цаг авах байгаа гэд герман элчингээс авсан гэсэн. Тэгээ би болохоор бодохдоо нэг VFS гэдэг нэг газараа дамжуулаад авт юм байна гэж харсан байхгүй юу. Тэгээд герман элчин рүү ороод уцаар налгаа асуучгүй. Эсвэл тэр VFS гэдэг тэр газар руу бас онлайнаар цаг авч болох бах. Би тэр газрын хайлыг ингээд оруулчихъя за. За энэ дотлохныг хариулт ирчиж хүн юу бичсэн юм харна. Гэсэн чи цэг тавьчих. За дараагийн асуулт. Монгол руу мөнгө яаж явуулдаг вэ гинэ? За би Монгол руу болохоор Remitly гэдэг аппликейшн мэдээ. Тэр лүү нэг за би нэг ихтэй л нэг 100 200 евро ч юм уу тиймэрхүү евро явуулдаг. Тэгэхээр
Тэрэнд бол 299 еврогийн 3 евроны шимтгэл төлдөг. Тэгээд дорхнол орчдөг нэг 10-15 минутын хоол ч юм уу тийм сүг гэл орчдөг. Тэгээд тэхийн тулд чамд энтхийн Германы данс байх хэрэгтэй. Тэгээд би сүүлд Revolut гэдэг нэг шинэ банк ашиглаж үзэж байгаа хгүй. Тэгээд тэрийг ашиглаад нэг дүүрүүгээ 2 или 3 евро нөгөө туршилт хийх гээд явуулж үзсэн чинь болж илээ. Гэхдээ би тэрийг хагас өдрийн өглөө шилжүүлсэн чинь нэг өдрийн өдөр орж исэн. Гэхдээ шимтгэлгүй. Тэр нь айгүй гоёсан. Их мөнгө бол шилжүүлж үзээгүй туршиж үзэх хгүй гэсэн нь болж исэн. Тэгээд энэ ташрамд дуртахад тэр Revolut-ийн данс нэхийг хүсвэл над руу бичээрэй. Тэгээд би чамаар ингээд урилга явуулаад чи тэр урилгыг хүлээж аваад дансаа нэхээ карта нийлгээд энэ төргээд нэг биелүүлэх хэрэгтэй 2-3 юм байгаа. Тэрийг биелүүлчих юм бол би мөнгө авах юм билээ. Тэгээд Revolut-ийн данс нийлэхийг хүсэж байгаа юм байна над руу чадчихъя. За дараагийн асуулт. Германы хотуудын тухай амьдрахад таатай хотууд өөрийн чинь амьдардаг хотын давуу тал, сул тал. За нэг би баг ярьсан дөө тий. За манай хотын давуу тал гэх юм бол би ер нь бол жоохон юм хотын хүн юм байна гэдгийг анзаарч байгаа л да. Бүх юмдаа ингээд ойрхон байх надад амар байдаг. Хотын төрөө гараал бодолтой авах тийхэр бол нэг 10-15 минут зарцуулаад явчихна. Тэгээд ойрхон унаа тэрэгтэй ойрхон байх, банк том худалдааны төв мөвдөг ойрхон байх надад ер нь бол айгүй амар байдаг. Тэгээд үдэж харах юм ч гэсэн ер нь бол манай хотод ихтэй тийм байх нь их сайхан байдаг. Манай хотын сул тал гэх юм бол за хотын сул тал гэхээс илүү манай энэ одоо манай энэ хэсгийн сул тал юм бол жоохон аюултай. Дээрээс нь нэлийн их гадаад хүмүүс амьдардаг. Энэ баг Герман хүн цөөхөн харагдана. Тийм болохоор жоохон аюултай гэж хэлэх юм байна да. Тэрнээс ч бутар гайгүй дээ. За дараагийн асуулт. За энд амар их асуулт ирсэн байна та харна. Ausbildung хийгээд төгслөө гээд ямар нэгэн диплом эсвэл сертификат өгнө үү? 3 жил Ausbildung хийгээд төгссөн гэдэг дүнтэй тийм цойгноос өгнө. Манай ах ч жил болгоны төгсгөл бас яас цойгноос гээд одоо энэ жилийн төгсгөл чи юм дүнтэй төгссөн шүү гэдэг тийм өгдөг байхгүй юу? Одоо бичиг гэх юм уу тийм өгдөг. За дараагийн асуулт. Ausbildung-ийн дараа энэ нэг хүний 11 асуулт байгаа байна. За тэр хүний одоо 2 дахь асуулт нь Ausbildung-ийн дараа хэдэн жил ажиллах хэрэгтэй байдаг вэ? Ausbildung-ийн дараа чи ажиллах юм бол хэдэн жил ажилласан болно шүү дээ. Тэгээ виза чинь тэгэл сонгуудаа явчихна. За дараагийн асуулт нь сурлагчаас өөр Ausbildung-ийн олдоц хэр байдаг вэ? Зөндөө байгаа хаа. Тогоочийн Ausbildung байдаг. Дэлгүүрүүдэд Kaufmann гэдэг нэг худалдагчийн Ausbildung-нууд байдаг. Тэгээд механика энэ гэдэг тийм Ausbildung-нууд байдаг. Тэгээд тийм техник технологитой холбоотой Ausbildung-нууд байдаг. Тэнгүүтээ банкфрау энэ гэдэг банкнд ажиллаж байгаа бас Ausbildung-нууд. Ер нь нэгжил болгон дээр л баг Ausbildung-нууд байгаа хаа гэж би бодож байна. Олдсон гайгүй л ах та. Гэтэ нөгөө зарим нэгэн Ausbildung төр чинь нөгөө хил нэлийн шаардлага өндөр байх хэрэгтэй болохоор тэрнээс шалтгаалах байх. За энэ хүний дөрөв дахь асуулт. Ausbildung-ийн цалингаар байр хоол урсгал зардлаа төлөөд хангалттай амьдрч чаддгүй. За энэ талаар би ярьсан. Ausbildung хийж байх хугацаанд жирэмсэн болоод гэрэлтэй батлуулаад Германд үлдэж амьдрахаар болвол виза солигдох уу? Амьдрах хэдэн жилийн визач гэдэг юм уу? За энэ ястаар энэ талаар мэдэхгүй. Жирэмсэн болоод гэрэлтэй батлуулна гэж юустай мэдэхгүй байна би. За энэ хүний 6 дахь асуулт нь Гётегоос өөр шалгалт авах газар байдгүй. Опероор явах хүсэлтэй байгаамаа. ÖSD шалгалт өгвөл опероор явахад хүлээн зөвшөөрөгдөх үү гинэ. Тийм Гётегоос өөр шалгалт өгдөг зөндөө олон газар байгаа. Тийм энэ ÖSD энэ гэдэг тийм Gender Beauty-ийн anerkannte Sprachzertifikate Deutsch гэдэг харилтаа өгдөг. За Гётегийн заяа. Тэнгүүтээ тэр ÖSD гэсэн төрний тэр чинь юм байна. Тэнгүүтээ тэр TELK гэдэг шалгалт өгд юм байна. Эдгээр болохоор бүгд дөрөв anerkannt юм байна. Одоо энэ хүний 7 дахь асуулт нь анх удаа очих гэж байгаа хүн хувийн зүгээс юу хөвлөж авбал хэрэг болох вэ? Ноолрон цан займс арцд ч юм уу. Тэгэл өөрөө хэрэгтэй хэрэглээний за биений хэрэглэндэ гэж утсан юмуд л өөр наваад ирэхэд болно дөө тэрнээс шинэ бусад бүх юм байгаа. За Германы цаг агаар амархуу байдгийг чиглэж зиндүүч гэдэг юм уу. За одоо энэ юу 8 сард бол амт тулаахан байгаа үлдээ бол нэлээх бороо орон тэгээ Монголоос өөр хүйтэн байдаг. Чигтэй хүйтэн жоохон тийм жиндүү сонин хүйтэн байдаг. Тэгтээ нэг яахтар бол хүйтэн болохгүй үлдөөнийг хасах нэг тикгарац гэх тээ. Юу байгаа. За дараагийн асуулт опер айл солиход юуг нь харж сонгох чухал вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгвөл. За би айлаа сольж байгааг болохоор өстой мэдэхгүй байна. Sorry.
За дараагийнх нь опероор анх очиход карманы хэд орчим төгрөг авч явбал зүгээр вэ? За тэгэхгүй би одоо нэг анх ирэхдээ 100 евро тал ирчихсэн болов уу? 150 евро ч илүү ирчихсэн баг. Тэгэл болж исэн. Зүгээс анх ирж байгаа юм чинь айлтайгаа л хамт юмнууд хийгээд байх болохоор гайвах. Тэг намайг дөнгөж хүрээд ирсэн чинь манай айлын хүн шууд миний цалингаас гээд надад 100 илүү 200 евро өгчээсэн. Чи сарын сүүлд авах цалингаас чи би чамд ингээ өгчөө гээл тэгсэн. Тийм болохоор нэг ятар мөнгө өрөөд байхгүй бол гайг баха. За 10 минут асуулт нь Монголоос анх очихдоо банкны данс карта эндээс аваад явах уу? Очоод банкнаас захиалах уу? За би түрүү үнийг хэлсэндээ тий. Энд дээрэл нийлчих баг зүгээр дээ. Хүүс 11-ийн асуулт. Их асуултсан биш. За дараагийн асуулт нь өөр хүний дараагийн асуулт. Авс бэлтэн хийх гэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө авс бэлтэнгээр юу хийвэл илүү ирээдүйтэй вэ гэж юу гэж зөвлөх вэ? За авс бэлтэн хийх гэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө хэлээ сайн сураад ирээрэй гэж хэлээ да. Тэгээд зөвлөгч мөлөгчээр бас тийм авс бэлтэнгээ эхлэж байгаа бол Монголоос тийм юуны ном аваад ирэх зүгээр хаа. Монгол хэл дээр тийм ангаахын ном аваад ирвэл чи хэрэг гэрмэн алдарчил болохгүй дараа нь яаж тэрийг Монгол дээр хараад ойлгохтой байх зүгээр шүү дээ тий. Тэгээд бас нэг юм iPad олчих зүгээр юм гэж бодсон би тийм юм iPad болсон. Баахан цаас мас цуглуулаа явж байгаа энэ дэр ингээд бичиж чилэн маяг явчихсан үнэхээр амар юм билээ. Тэгээд тийм байна. Одоо юу хийвэл ирээдүй вэ гэж одоо зөвлөх. Энийг би зөвлөж чадахгүй байна тийм болохоор өглөө. За дараагийн асуулт. Хай би одоо шүдэн эмчүүлэх гэж байгаа юм аа. 650 евро. Тэгээд яаж даатгалаасаа хөнгөлт авт юм болоо баярлалаа гинэ. Ямар шүдний эмчилгээ хийх гэж байгаа юм бол тийм цаана одоо нэг совгийн эмчилгээ бол даатгалаас л шууд төлчдөг санагдаад байгаа юм. Тэрнээс биш одоо ямар эмчилгээ юм болоо. Тэрнээс ч тэр цаана гайны хүн гинтрийг бол даатгалаасаа л төлдөггүй. Тэгтээ жилд нэг удаа даадаг. Тэрнээс нь 100 евро төлдөг юм билээ. Би нэг шүдэндээ цаана гайны хүн одоо шүдний цэвэрлэгээ хийх юм л гэж бодоод жоох судалж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь эхлээд өөрөө төлбөрөө төлчөө тэгээд баримтаа авчаад тэрийгээ даатгал руу явуулаад тэгээд даатгал нь тэрнээс нь тэр 100 еврог нь эргүүлж над руу шилжүүлдэг. Гэсэн тэгээд энэ бас нөгөө даатгалаас шалтгааллах болоо байх. Зарим даатгалын газрууд бол төлбөрөөс нь даадаггүй гэсэн ямар даатгалтай ямар эрүүл мэндийн даатгалтай гэдгээс чинь шалтгааллах байх. За дараагийн асуулт. Германд амьдрах хэр байна да? Өө тэгтэйчгүй дээ. За дараагийн асуулт. Сайн уу Германд опероор очиод оперийнхаа хугацааг дуусаад шууд их сургуульд орж болдгийм болов уу? Опероор очсны дараа юу? Нөгөө шаардлагуудыг биелүүлж ивэл бас болдгийм болов. Би их сургуулийн талаар үнэхээр юу ч мэдгүй. Тийм болохоор уучлаарай найзуудаа энийг би бас балгаслаа. Дараагийн асуулт. Авс бэлэнгөр явахаар сонирхож байгаамаа тэгсэн зуучлалын компани 13 сая хийж байна. Өөрөө судлаад явбал тэрүү. 13 сая пүү ямар амар үнэтэй юм. Пүү. Тэг хэрвээ үнэхээр чиний хэл чинь хүрээд тийм ээ. Хүмүүстэйгээ ойлголцоод явж ивэл юу 13 сая төлөх вэ? Тэрний өндөр өөрөө ингээд сайхан болоод явчиход юм л болно шүү дээ. Ганцаараа судлаад явчиход. Ямар авс бэлэн хийх гэж байгаа мэдж байгаа бол тий. Ямар хотод бас очимоор байгаагаа ингээд одоо жишээлх юм бол чи Дортмундд зөвлөж авс бэлэн хийлээ гэж бодъё. Чи тэгэх юм бол Дортмундд ямар имлгүүд байна, ямар Алтенхаймууд байна. Тэгэхээр хайчих тэнгууд ингээд чамд ингээд Google дээрээс чинь жагсаалт гараад ирнэ шүү дээ. За тэнгууд тэднэрийн ингээд ороод тэр имлэгийнхээ сайт руу ороод тэднэр чинь ингээд дандаа карьерэ гэж бичсэн байгаа сар хэсэг байгаа заяа. Ажил давна, авс бэлтэнг давна гэсэн тийм хүн байгаа. Тэр лөө ороод тэгээд хэрэгтэй шаардлагатай бүрдүүлэл явчих болох байхаа. Тэрнээс 13 сая гэдэг чинь бол үнэхээр ямар л байна. Зөө дараагийн асуулт булган намраа гэдэг. Булга намраа гэдэг хүний асуулт байна. Авс бэлтэнг ажлын олдоц хэр байдаг вэ? Цалин хэмжээ, амьдрах хүртэлд хүрэлцдэг. Байр хоол гээд сарын зардал хэд байдаг вэ? Цалин бүх зүйлд хүрэлцэж байна уу? Сувилагчаар авс бэлтэнг хийх сонирхолтой байгаамаа. За энэ талаар бараг бүгдийг ярьсан дөө. Сувилагчаар бол ажлын олдоц зөндөө олдно уу? Хизээ ирэх вэ бро гэж юм. Нова. Тийм ээ би ирээд бол буцаад Монголд очиж буцаад ирсэн байгаа шүү Германд. За дараагийн асуулт нь авс бэлтэнгийн цалин сарын хэд байдаг вэ? Ер нь сувилахгүйгээр сурах хэцүү байдгүй бас хизээ амардаг вэ? Зя. Сарын цалин гэх юм бол өмж явдаг. Эхний жилдээ нэг
өөр цалинтай 2 дахь жилдээ тэр нь жоохон 100 евроор ихсээд 3 дахь жилдээ бас 100 евроор орчмоор ингэж ихсээд явдаг байхгүй юу. Тэгээ би бол эхний жилдээ 900 евро авчихсан санагдаж байна. Гэхдээ одоо нөгөө инфляц гэх тэрнээс болоод шинээр орж байгаа хүмүүс их болж байгаа өнгөссөн байх гэж бодож байна. За тэгээд хэцүү юу гинэ. Мэдээж хэрэг нөгөө харь хэл дээр сурч байгаа болохоор надад бол жоохон заримдаа хэцүүлээд л та. Тэгээд манайх ч нөгөө сургууль муулдаг амар юу байна. Групп набайт хийн. Группээр амар их ажилладаг байхгүй юу. Тиймэрхүү юм чинь бас хэцүү. Тэгээд ингээд самрын өмнө гарч юм ингээд амар их танилцуулах хэрэгтэй болдог. Тэр мөрөн дээр жоохон төвхтэй л идэв. Тэрнээс гайгүй тэгээд бас нэлийн тийм олон нөгөө үг хэллэгүүд сурах хэрэгтэй болдог. Хизээ амардаг уу гэж байна. За манайх 4 сард Остон буюу улаан өнөгийн баяраар 1-2 7 амардаг, 103 7 амардаг, 12 сард 1-2 7 амардаг, Баянахт нар зул сарын баяраар тийм байгаа. За таны хэддэг жил вэ авс бэлдэн гэж байгаа гэдэг энэ чинь за хэлцэн 2 дахь жил, одоо 3 дахь жил рүү орсон шүү. Би 8 сараас авч байгаа гэсэн үг. За гадаад явж сурах гэж байгаа юм л да. Тэгээд англи хэлээ сайжруулад би нэгтээ Австрали USA ч юм уу явсан дээр үү эсвэл бүр эхнээс нь Герман, Солонгос хэл сураад тийш явсан дээр үү. I don't know. Би одоо Америкт сурч үзег болохоор мэдэхгүй л юм л та. I don't know. Sorry. За дараагийн асуулт. Авс бэлдэнгээр сурч байгаа хүн мэрэгчлээ сольж болтгоо. Жишээ нь тоогоожор авс бэлдэн гэж байгаа дундаас нь болоод сольжээр авс бэлдэн гэх мэт болно. Нэг удаа авс бэлдэн сольж болдог гэж би сонсч байсан. Мэдээж хэрэг ингээл тэр авс бэлдэн эхлэх хийгээл явж байгаа л за хүн чинь дундаас нь мэдэрч штэ. За энэ нэг л миний юм бол биш байна гэж мэдэрч юм бол тэгээд тэрийг сольж болно гэсэн үг. За тэгээд сольгчаас шууд хамгийн хэцүү хичээл шалгалт нь ямар хичээл санагдаж байгаа вэ гэж юм. Шалгалт болох юм бол би ямар шалгалтнаас их айдаг тэгээд хичээл мөчих юм бол тэр ер нь бүх хичээл хэцүү штэ. За дараагийн асуулт. Монголоос өөр авс бэлдэн хийх газар олж очно гэж байх болов байгаа. Би нэг олоод ирсэн ихчийг таньдаг энд одоо шүдний хэмжээнд туслахаар хийж байгаа. Дараагийн асуулт нь авс бэлдэн хийхэд Монголд өгсөн улсын шалгалтын оноо хамаатай юу? Энэ Яшиг яриад байгаа шүү дээ. Яшийн юу бол хамаагүй. Түрхэн 10 жилийн чинь нөгөө ерөнхий боловсролын дүүрсэн гэрчлэгээ чинь хэрэгтэй. Сувилгын авс бэлдэн хийхэд 10 жилийн хим биологийн мэдлэгээр шаардлагатай вэ? Төгсөөд амьдрах виза эдрийн талаар мэдээлэл өгч. За би энэ визаны талаар дараа нь бичлэг хийсэн дээр хаа. Юу энэ бүр амар асуулт байна тий. Зя. Хим биологийн мэдлэг бол нэг яхтар. Уг нь 10 жилдээ тэр мэрийг ингэж жоохон тий ерөнхий мэдлэгтэй байл сайн л да. Гэхдээ энд бол угаас ихнээс нь заагаад өгчдөг. Гэхдээ бас багш нар чинь ингэ асуудаг чинь суурь мэдлэг чинь хэрэг ингэ юм асуухт нь чи бас хариулаад байл. Тэр чинь ингэ чамд л оноо олно шүү дээ тий. Өө энэ хүчнээс нэг юм мэддэм байх гэх ингээд чи гадаадаас ирсэн хэл чи ингэ тийм амар сайн биш. Дээрээс нь юу ч мэдгүй ингэ суугаад тахаар амар пайн юу чамд гэсэн ингэ өөрчн гэсэн юу. Тийм болохоор тийм хим биолог болоод ингэ сайн анхаарал байж үлгэр нь бол тэгвэл шүү дээ тийм ээ хүмүүс тийм. За төгсөөд амьдрах виза за энэ талаар одоохондоо мэдж байгаа юм байна. Ямар ч гэсэн юу очих юм бол төгсчих юм бол визанаас олчих уу гэж. За юу ийцэн өөрхөн байр болоо суугаад та. Шалгалтаа сайн хүрээ байна гэж юм за. Баярлалаа би шалгалтаа гайгүй сайн өгсөн. Опер ихтэй аав хоёртой очиод байх жилийн хугацаанд хэлээ сайн бэлдээд опероо дуусчаад их сургуулийн хэлний бэлтгэлж явж болдог болов Монголд сайн нэг жил сурсан. Улсын болон хувийн их сургуульд эсэд ялгаа байдгүй. Би их сургуулийн талаар өстой юу ч мэдэхгүй болохоор их сургуулийн талаар асуултыг ер нь бүгдээ сайхан ингээ алгасаа явчих заяа. Зя. Авс бэлтэнгээр сурлагчаар төгсөөд бакалаврын зэрэг эсвэл эмчээр сурах боломжтой байдгүй. Бакалавр эмчээр дахиад сурах шаардлагатай бол энэхийн хүмүүс чинь нөгөө эмчээр сурахад заавал гимназиум гэж хийдэг байхгүй юу? 3 жилийн хугацаанд тэгээд тэр нь бол хийх хэрэгтэй юм байлээ. Эсвэл сурлагчаар авс бэлтэнгээ төгсчүүд одоо энэ флегийн чиглэлээрээ их сургууль сурч болд юм байлээ. Би нэг хүнээс асууж утсан манай нөгөө одоо тасаг дээр нэг залуу байхгүй юу? Одоо их сургууль сурж байгаа ажлын хайж байгаа гэдэг. Тэгээд би тэрнээс асуусан. Тэгээд Осберг дуусчаад ер нь хүмүүс шууд ингээм эмчээр сууж бол тийм үү гэдгсэн чинь болохгүй эхлээд тэр гимназиумаа хийх ёстой гэсэн.
Тэгээд энд ч угаасаа нөгөө тэр эмчээр сурахад чинь гимназиумынх нь оноо нь бүр ингээд нийттэй байсан ч гэсэн тэг нэг гэдэг чинь хамгийн сайн оноо шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэр хүүхдүүд ингээд сурах гад бүр 5-6 семестр хүлээдэг гэж илээ. Тэгэхээр ингээд хүлээлт бүр амар байдаг гэсэн. За дараагийн асуулт нь хэрвээ эмчээ сурж болдог бол авс болон төгсөж хэдэн жил ажиллаад хэдэн жил сурч төгсдөг эмчээ сурж явах хугацаанд. За би эмчээ сурах талаар одоохондоо мэдэхгүй. Авс бэлтэнг бол яаж хийж байгаа дуусчихын даа л гэж бодоод байгаа болохоор энийг алгаслаа. Дараагийн асуулт 10 жил төгсөж шууд явж болно шүү дээ. Жидтэй харин өөрийгөө яг энэ дээрээ өөрийгөө бие дагаад авч чадах уу гэдгээ бас тэрэндээ итгэлтэй байв те. За авс бэлтэнгээр ангаахын чиглэлээр ямар мэргэжил байдаг вэ? Өөр ямар мэргэжил байдаг вэ? За Pflegefachfrau, Pflegefachmann нэг жилээр хийдэг юу л гэдэг чинь ямар нэртэй Pflegeassistent гэж байдаг. За дараа нь medizinische Fachangestellte гэдэг 3 жилийн хугацаанд хийдэг тийм авсбэлтэнг байгаа. За тэгэнгүүтээ дараа нь хагалгааны зөвлөгч гэж тустай байдаг. Хагалгааны зөвлөгч авсбэлтэнг гэж тустай байдаг. За тэгэнгүүтээ цаана medizinische Angestellte юу лээ? Цаана Fachangestellte гэж ямар ч шүдний хэмжээнд туслах гэдэг тэр байгаа. За тэгээ өөрчн хийж болдог авсбэлтэнг гэж юу лээ? Эмчээр бүгд Google-д үзье л да. Тийм апотекер нар хийж болох юм байна. Аптекийн хүн биш үү? Тэр нь тэгэнгүүтээ диет ассистент гэж нөгөө диет чүлээ хоолны зөвлөгөө өгдөг тийм юугаар бас хийж болох юм байна. Тэгэнгүүтээ эрготерапевт ингээд тэрүүгээр бас хийж болох юм байна. Эрготерапевт гэдэг чинь байхгүй юу? Одоо манай одоо психиатр дээр гэхэд нөгөө хүмүүс чинь тийм ингээд тийм терапиудад ордог. Тэр терапи нь болохоор тэр эрготерапийн дээр бүгдөө одоо зураг зурах ч юм уу эсвэл ямар нэгэн бааслан болох одоо юу гэдэг хүзүүний төлөвлөлт ямар нэг юм эсвэл юм чулуун болгоор юм хийх эсвэл тийм вармаар болох ч юм уу тиймэрхүү терапинууд чинь тэр хүний одоо нөгөө төвлөрөх чадвар матур тэрэнд нь туслан тэгээд ингээд нөгөө бодол модлнуудын аплинг нь одоо сатааруулах туслах ч юм уу тиймэрхүү терапиг хийдэг тийм хүн бас байж болох юм байна. Тэгэнгүүтээ хүүхдийн бас зөвлөж болж болох юм байна. Тэгэнгүүтээ хибаме буюу одоо нөгөө төрөх хүчний тусалдаг бас тийм зөвлөгчийн мэргэжлээд байхгүй юу? Тэрийг хибаме гэж нэрлэдэг тийм юмар бас хийж болох юм байна. Тага бүгд энэ өөр юм катледа тэгэхгүй юм бичлэг амар их болж байна. Удаан болж байна. Ангаахын чиглэлээр ямар мэргэжил байдаг вэ гэдэг энийг ингээд катлаа. Тэгээд дараагийн бичлэгийг би дараагийн 7 хоногт хийх гэж байна. За найзаа та нарт нэг жоохон ч гэсэн мэдээлэл хүрсэн баг гэж найдаж байна. Тэгвэл би их баярлна. Тэгээд дараагийн үлцэн асуултуудаа хариулаад бас нэг бичлэг оруулнаа. За тэгээд тэр болтол баяртай. За нэг сэтгэл хангалуун гэж яаши. За энэ хэсгийг хаснаа.